20 настай залуу 20 сая төгрөгөөр найз өхнөө эрхлүүлэх боломжтой юу? Өдрийн мэнд. Өдрийн минь За чиний хувьд 20 сая төгрөг хэрэг мөнгө вэ? их мөнгө, маш их мөнгө штэ. Тийм үү чамд одоо ингэж 20 настай залуу 20 сая төгрөгтэй 20 сая төгрөгөөр найз өхөндөө бэлэг авч өгөх боломжтой юу? Арай боломжгүй хаа энэ. Яагаад гэвэл тэгээд хувь хүн чинь санхүүгийн асуудал, ар гэрийн асуудал, тэгээд дээрээс нь 20 настай юм чинь бид нар мэдээж их сургууль орно, тэгээд төлбөр мөнгө, хэрэглээний зардал гэд маш их ер нь бол проблем байгаа штэ. Яг тэрнтэй адилхан бас арай тэгж чадахгүй хаа. Тийм үү. За чи ингэж 20 сая төгрөгтэй бол хамгийн дөрөв юу их вэ? Яг одоо 20 сая төгрөг маяг л гэж. Яг тэгээд 20 сая төгрөг миний гар дээр ирвэл би яг ээж аавдаа хамгийн түрүүнд дуртай минь авч өгөх байхаа. Найз өхөнтэй юу? Гү. Найз өхөнтэй юу? Байхгүй. Найз өхөнтэй. Ер нь 20 настай залуу ингээд 20 сая төгрөгөөр ингээд найз өхөндөө бэлэг авч өгөх боломжтой болов. Өөрөөс нь шалтгаална да. Бүр амжилттай болсон хүн бол авч өгөх. Тэрнээс ихэнх нь бол бодлоо. Миний хувьд бол би яг л өөрөө бол боломжгүй. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Тэр найз өхөнтэй юу? Байсан. За хамгийн сүүлд найз өхөндөө ямар бэлэг авч өгсөн бэ? Бас хэдэн төгрөгөөр бэлэг авч өгсөн бэ? Цэцэг л авч өгсөн. Үгүй мэн. Ийм нэг гэрэл авч өгсөн. Аха. За ингээд 20 настай залуу 20 сая төгрөгөөр найз өхөндөө бэлэг авч өгөх боломжтой юу? Хүн өөр хаа. Тийм үү? Тийм. Боломжтой юу? Ер нь боломжтой. 50% шүү дээ. Тийм үү? Бид нар боломжтой юу ер нь? Найз өхөндөө 20 сая төгрөгөөр гоё үнэтэй брендийн юм авч өгвөл эрхлүүлэх боломжтой юу? Бид дээр бодлоо. За өдрийн мэд. За өдрийн. За та хоёрын хувьд 20 сая төгрөг хэрэг мөнгө вэ? Нэлээх мөнгө шүү дээ. Гэхгүй юу? Үгүй нэлээх мөнгө шүү. Их мөнгө шүү. Тийм. Одоо л Монголд бол нэлээх мөнгө шүү. Тийм үү? 20 сая төгрөг их мөнгө үү? Ер нь бол их сургуулийн хувьд бол бага мөнгө болчихно. 20 сая төгрөгийг ер нь амархан олох боломжтой юу? Ер нь бас олоход хэцүү юу? Олоход хэцүү. Гэхдээ их мөнгө биш. Залуу 20 сая төгрөгөөр найз өхнийгөө эрхлүүлээд найз өхөндөө бэлэг авч өгөх боломжтой юу? 20 настай залуу. Боломжтой. Тийм үү? Боломжтой юу? Хангалттай хаа. Тийм үү? Энэ харин улсын хурлын гишүүдийн хүүхдүүдэд боломжтой байгаа даа нуу. Ер нь бол хувийнээс шалтгаална. Тэр нь бол одоо үеийн хүүхдүүд чинь аюу олон юм игээд байгаа шүү дээ. Юу хэмдэ хувьцаараа орж мараад тэрнээс болоод Хөрмийн зах зээлд арилжаа айгуу сайн яаж байгаа тий? За боллоо баярлаа.